Өнөөдөр ширээн дээр маш сонирхолтой нэгэн сэдв байна. Энэ бол харийнхны илгээсэн хөлөг гэж яригадаад буй Atlas буюу шинэ Oumuamua. Сүүлийн үед Atlas гэдэг нэртэй энэхүү одод хоорондын огторгуугаас ирсэн урилгагүй зочны тухай янз бүрийн мэдээлэл гарч байгаатай холбогдуулан бид энэ сэдвийг тайлбарлахаар боллоо. Олон асуултын хариултыг та энэхүү нэвтрүүлгээр авна гэж найдаж байна. Энэ үнэхээр хайр гаргийн хөлөг байх боломжтой юу? Хэн ер нь боломжтой гэж үзсэн бэ? Яагаад? Хэрв боломжгүй бол яагаад? Ер нь одод хоорондын объект гэж юу вэ? Өмнөх хоёр одод хоорондын объект буюу Oumuamua болон Borisov нарын тухай мэдээлэл. Сансрын биетийг ер нь харийн соёл иргэншлийн хөлөг гэдгийг яаж мэдэх боломжтой вэ? Гэх мэтчлээ. За, ер нь бол аливаа сансрын биетийн нэрийг нь жаахан шинжилэхэд нэлээд мэдээллийг олох боломжтой байдаг. Энэ биетийн хувьд 3I Atlas гэдэг нэртэй байна. 3I гэдгийн I нь interstellar object буюу одод хоорондын объект гэсэн үг. Одод хоорондын объект гэдэг нь нэгдүгээрт хэлэхэд урт, хоёрдугаарт цаашид ойр ойрхон ашиглах учраас товчлоод OHO гэд явчих. Хэрв та санаж ивэл 2017 онд Oumuamua гэдэг нэртэй OHO ихээхэн шуугиан тарьж байсан да. Энэ бол хүн төрөлхтний ажигласан анхны OHO байсан учраас олон хүмүүсийг догтлуулсан юм. Яагаад Oumuamua гэдэг сонин нэртэй вэ гэхээр түүнийг анх Хавай дахь Pan-STARRS гэдэг телескопоор илрүүлсэн учраас Хавай хэлээр алсаас ирсэн анхны элч гэдэг утгатай Oumuamua гэдэг нэрийг өгчээ. Харин хоёр дахь OHO-г Borisov гэдэг. Геннадий Borisov гэдэг инженер өөрийн зохион бүтээсэн телескопороо хүн төрөлхтний ажиглаж чадсан хоёр дахь OHO буюу одод хоорондын объектыг олж харсан учраас түүний нэрээр нэрлэжээ. Харин гурав дахьыг нь Atlas гэдэг сүлжээ телескопны системээр илрүүлсэн учраас төслийн нэрийг нь дурсгасан байна. Грекийн домогт Тэнгэрийг нуруундаа үүссэн бурхныг Atlas гэдэг бол манай гаригийг мөргөж болзошгүй астероидыг сануулах сүүлчийн систем гэдэг нэртэй товчл бол Atlas гэдэг нэртэй NASA-гийн санхүүжилтээр дэлхийн өнцөг булан бүрт баригдсан телескопны сүлжээ нь Тэнгэрийг нуруундаа үүрч яваа буюу болзошгүй аюулаас биднийг хамгаалахын тулд 24/7 Тэнгэрийг ажигладаг байх нэ. Одод хоорондын объектэд онцгойлон анхаарал хандуулахгүй бол аюултай. Учир нь илрүүлэхэд хэцүү, гинэд гарч ирдэг, тэгээд асар хурдан. Жишээ нь Oumuamua-г бид буцаж явах үед нь арай гэж илрүүлж чадсан байдаг. Одоо наашиж буй Atlas л гэхэд секундэд 60 км-ийн хурдтай буюу нэг өгүүлбэр хийж дуусаагүй байхад аль хэдийн хотоос дархан орох хэмжээний зайг туулах чадaltaй гэсэн үг. Яг хэмжээ нь тодорхой биш ч гэсэн 4-5 км орчим юм шиг байгаа. Энэ нь Oumuamua-гаас 10 дахин том гэсэн үг. Хит хол байгаа учраас яг нарийн дүрс нь бас хараахан байхгүй байгаа. Тэгэхээр одоо сошиал медиагаар явж байгаа ихэнх дүрс нь хуурамч гэсэн үг. Энэ нэвтрүүлгийн дүрс ч гэсэн мөн адил. Гагцхүү ойртох тусам илүү тодорхой мэдээллийг бид олж авна. Ийм хэмжээтэй мөн ийм хурдан бит хэрэв манай дэлхийг мөргөвөл хүн төрөлхтөн бараг л суурьж болно. Учир нь хэрэв Atlas 5 км-ийн диаметртэй мөн секундэд 60 км-ийн хурдтай гэх юм бол 65 сая жилийн өмнө дэлхийг мөргөж үлэг гүрэлтүүдийн бараг дийлэнхийг нь устгасан содиртай бараг ижилхэн энергиэр буюу ижилхэн ийм импакттай мөргөлтөөнийг үүсгэх юм а. Гэхдээ санаа зовлтгүй, учир нь эрдэмтдийн тооцоололоор Atlas манай гаригтай хамгийн ойрхондоо 270 сая км-ийн зайтай зөрхөөр байгаа буюу дэлхийгээс нар хүртэлх зайнаас 2 дахин хол зөрнө гэсэн үг. Ер нь бол нарны цаад талд нь байж таарна. Энд нэг зүйлийг заавал дурдах хэрэгтэй. Шинжлэх ухаан технологи хөгжөөд бид нар саяхнаас л одод хоорондын объектыг харж чадахтайгаа болсон ба энэ гурав бол бидний л харж чадсан нь болохоос биш, одод хоорондын объект гэдэг ер нь л байдаг л нэг байгалийн биет юм. Ирж л байдаг, явж л байдаг. Хурд мурдан ч гэсэн ер нь тийм ч бас ер бусын зүйл биш.
Хурд гэдэг угаасаа харьцангуй зүйл гэдгийг бид мэднэ. Жишээ нь манай гариг нартай харьцуулбал секундэд 30 км. Манай нарны аймаг өөрөө галактиктай харьцуулбал секундэд 220 км-ийн хурдтай явж байгаа. Тэгвэл аливаа объектыг одод хоорондын объект гэдгийг нь хэрхэн мэддэг вэ гэвэл нэгдүгээрт биднээс харьцангуй хурдыг нь харж, хоёрдугаарт орбит буюу тойрох замын чиглэлийг нь харж, гуравдугаарт нарны шуурганд нүдүүлэгтэй цацруулж буй бодисыг нь харж. Манай одны систем буюу манай нарны аймаг доторх объектууд харьцангуй удаан, орбит нь эллипс мөн бүгд хамт нэг материйн бөөгнөлөөс үүссэн учраас агуулмж нь ч гэсэн ерөнхийдөө ижилхэн байдаг. Харин одод хоорондын объектийн зам нь бараг л шулуун эсвэл гиперболик, нарны таталцал баригдахааргүй хурдан. Бодисын агуулмж ч гэсэн тис өөр байдаг. Жишээ нь Атласын нас дор хаяж 7 тэрбум гэхээр маш хөгшин гэсэн үг. Сансарт хөвж буй энэ ховор дээжийг хэрв барьж чадвал орчлон ертөнцийн тухай маш хэрэгтэй мэдээллийг зөвлөх боломжтой. Данч одоогийн технологийн бололцоо маань үүнийг хийж хүчрэхээргүй байгаа. Уг нь яг энэ зорилгоор ажиллах Lyra гэдэг төсөл байгаа. Гэхдээ ийшээ анхаарал хандуулах хүний тоо асар цөөхөн байна. Одод хоорондын байтугай гариг хоорондын төслүүдээ ч дөрвтойхон дэмжихгүй улс хоорондоо дайдсаар, улсууд нь ч дотроо үндэстэн хоорондоо маргасаар, үндэстэн нь ч бас дотроо үзэл бодлын зөрүүтэй хിവэр. За ядаж энийг үзэж байгаа та одод хоорондын объектыг сонирхож байгаа нь сайн хэрэг. Тэгэхээр одод хоорондын объект гэдэг нь товчхондоо манай нарны аймгийн гаднаас бүр маш холоос ирж байгаа зочион гэсэн үг. Бидний дасал болсон солиор, сүүлтод, астероидууд зэрэг нь бүгдээрээ ер нь бол нарны аймаг дотроо байдаг манай бүрэлдэхүүний нэгэн хэсэг юм. Бид нарны аймгийг ийм гэж төсөөлдөгч яг үнэндээ ийм том. Энэ бүрхсэн цагаан ямыг Оортын үүл гэж нэрлэдэг ба хичнээн тэрбум хөлдөө мөсөн бөмбөлгүүд хөвөн жингүүдэн оршиж байдаг энэ орон зайд. Оортын үл нь нарнаас 1000 астрономийн нэгжээс эхлэн 100 мянган астрономийн нэгж хүртэл үргэлжилдэг. Одод хоорондын орон зайд километр гэдэг нэгж утгаа алдахгүйс багтдаг учраас астрономийн нэгж гэдэг уртын хэмжүүрийг ашигладаг. Нэг астрономийн нэгж нь нарнаас дэлхий хүртэлх зай юм. 48 жилийн өмнө хөөргсөн Voyager 1 хөлөг цагт 61 мянган км-ийн хурдтай хэдийж одоогоор дөнгөж 160 астрономийн нэгж зайг л туулсан байна. Энэ хөлөг ойролцоогоор 30 мянган жилийн дараа Оортын үүлнээс буюу нарны аймгаас гарах тооцоололтой байгаа ба тэр цагт л одод хоорондын объект гэдэг тэмдгээр Ингрэ Милах юм. Тэгэд ахаад 10 мянган жил хүлээвэл Gliese 445 гэдэг одны хажуугаар 100 мянган астроном нэгжийн зайтай зүрх ба хэрв тэнд өөр соёл иргэншил байвал бидний илгээсэн алтан пянзыг хүлээн авч манай дэлхийн тухай мэдээлэлтэй болох боломжтой. Тэнд бүр манай гаригийн хаяг буюу ертөнцийн яг хаана нь бид байгаа гэдэг зурвасч бий. Харин тэр үед бид нар оршин байх уугүй юу гэдэг чухал асуулт. Voyager дээрх алтан пянз дээр өөр юу байгааг мэдхийг хүсвэл төслийн удирдагч Карл Сагны бичсэн Космос номыг авч уншаарай гэж зөвлөмөр байна. Бид монгол хэл рүү орчуулсан. Мөн бидний бэлтгэсэн Voyager ба нарны аймгийн тухай эдгээр цуврал контентуудыг бас санал болгож байна. Мөн энэ ташрамд энэ дугаарын спонсор Дэлхийн мэдлэг академиг танд танилцуулъя. Салбартаа 27 жилийн туршлагатай математик ба англи хэлний сургалтын хөтөлбөртэй Дэлхийн мэдлэг академи нь цээжлүүлэх биш ойлгуулах арга зүйтэй мөн хүүхэд бүхэнд өөр хөтөлбөр гаргаж өгдөг гэдгээрээ онцлог. Сэдв рүүгээ буцацгаая. Одоо хамгийн сонирхолтой хэсэг нь хэрв Атлас яг л Voyager шиг өөр соёл иргэншлийн бидэн рүү илгээсэн хөлөг байвал яах вэ гэдэг асуулт. Fermi paradox гэж та сонсч байсан уу? Өмнө нь бид энэ тухай контент хийж байсан да. Цөмийн физикийн ноён оргил Enrico Fermi мэрэгжил нэгтнүүдтэйгээ үдийн цайны үеэр хөнгөн тооцоолол хийж байгаад үнэн дээр манай галактикт цөөнгүй тооны соёл иргэншил байх магадлалтай гэдгийг анзаарна. Тэгвэл тэд хаана байгаа юм бэ гэдэг асуултаар энэ парадокс эхэлдэг. Үүний нэг гаргалгаа нь харанхуй ой гэдэг тайлбар. Энэ тайлбарын дагуу бол Voyager дээр өөрсдийнхөө хаягийг бичээд явуулна гэдэг бол маш тэнэг үйлдэл. Энэ нь яг л бид нар энчээ байгаа шүү, ирж биднийг идээрээ гэдэгтэй агаар нэг юм. Үнэхээр ертөнцид хэрэгцээд материал хязгаарлагдмал бол энэ нь соёл иргэншлүүдийг ангууч амьдралын хэв маяг руу түлхэж болно. Хүчтэй нь хүчгүй рүүгээ дайрч хэрэгтэй материалаа цуглуулдаг. Та харанхуй нэгэн ойг төсөөл. Хинч чимээ гарахгүй. Хүчтэй ч гарахгүй, хүчгүй ч гарахгүй.
хүчгүйнд хэрв чимээ гаргаж ирвэл өөр нэгний олз болно. Хүчтэй нь төрүүлж чимээ гаргавал ангаа алдна. Магадгүй ямар ч соёл иргэншлийн чимээг бид сонсохгүй байгаа нь харанхуйн ойн зарчимтай холбоотой байж болох юм. Дрейкийн тэгшдэглийг өөдрөгөөр харвал 1000 гаруй биднээс өндөр хөгжсөн соёл иргэншил зөвхөн манай галактикт байх боломжтой. Гагцхүү өндөр хөгжлийнх нь илэрхийлэл нь юу вэ гэвэл радио долгион цацруулж буй эсэх нь. Өнөөдөр бид радио долгион цацруулахгүйгээр амьдарч чадахгүй. Радио долгион нь зөвхөн радио гэдэг төхөөрөмжтэй холбоотой биш. Маш олон төрлийн харилцаа холбоо энэ долгион дээр суурилдаг ба онлын хувьд радио долгион нь ертөнцийн төгсгөл хүртэл тархах боломжтой юм. Яг нь мэдээж хүч нь зайнаас уруу хамааран багасна. Гэхдээ хүчтэй радио долгионыг хэдэн зуун гэрлийн жилийн алсаас ч мэдрэх боломжтой. Бид 1940 оноос буюу 80 жилийн өмнөөс хүчтэй радио долгион цацруулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бидний дуу хоолой хэдийн 80 гэрлийн жилийн зайд тархсан гэсэн үг. Харин энэ орон зайд 5-аас 6 мянган одны систем байгаа. Гэвч ертөнцийн дээд хурд гэрлийн хурдаар хязгаарлагддаг тул бид нар тэрхүү соёл иргэншлүүдийн хариу үйлдэл үзүүлэх хурдыг нь бас тооцоолох хэрэгтэй. Биднийг сонсоод буцаж ирэх боломжтой хугацааны дээд лимит нь 40 гэрлийн жил гэж үзвэл энэ орон зайд 760 орчим одны систем бий. Буюу хэн нэгэн биднийг сонсоод хүрээд ирэх хугацаа хэдийнэ болсон гэсэн үг. Арай тэд ийхүү ирж буй юм биш биз буюу Атлас харийн технологи юм биш биз гэдэг шинжлэх ухааны өгүүлэл байна. Гэхдээ хараахан peer review хийгдээгүй буюу шалгагдаж нэгтлэгдээгүй гэсэн үг. Автор нь Омуамуа болон Борисов нар руу сансрын хөлөг илгээх траекторыг тооцоолж түрүүнд дурдсан Lyra төсөл төв нэмэр оруулсан Адам Хиберт, Адам Краул нар мөн Харвардын их сургуулийн профессор, астрофизикийн төвийн захирал байсан Абрахам Лойб юм. Тэдэд дэвшүүлж буй гипотез маш сонирхолтой. Атласын хөдөлгөөнд анормал буюу хэвийн бус онцлог ажигласан гэдгээ түүнийг Ферми парадоксын харанхуй ойн тайлбарын дагуу дайсан байж болзошгүй объект хэмээн дүгнэж буйгаа. Яг гэвэл Атлас нь сугар, ангараг, бархас байд гэсэн 3 гаригтай маш ойрхон зурж байгаа. Энэ нь магадгүй тэдгээр гаригуудыг судлах зорилго тээж буйтай холбоотой байх. Мөн хамгийн гол нь ирж буй өнцөг нь манай нарны аймгийн хавтгайгаас хол зөрүүгүй байгаа нь хачирхалтай буюу харийнханд давуу талтай байгааг, мөн дэлхийгээс хол зөрж байгаад нь хууртаж болохгүй. Учир нь дэлхийтэй хамгийн ойртох үедээ нарны яг нөгөө талд байрлаж буй нь магадгүй биднээс нуугдах гэсэн хэрэг байх. Тэгээд нуугдаж байхдаа масс ихтэй биетийн таталцлыг ашиглан эсрэг оберт маневр хийж огцом тооромжлоход хамгийн тохиромжтой зэгэнч бас байж болох юм а. Магадгүй дэлхий рүү чиглэсэн жижиг хөлөг хойноо үлдээх гэж байж болзошгүй зэрэг маш сонирхолтой аргументуудыг дэвшүүлсэн. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн энэ бол гипотез буюу хараахан хэвлэгдээгүй peer-reviewed ороогүй өгүүлэл. Ийм аргументыг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрдөггүй. Та хичнээн Харвардын профессор байсан ч гэсэн таны өгүүллийг мэрэгжил нэгт хараат бус эрдэмтэд шүүж хянах учиртай. Абрахам Лойбийн хувьд 2014 онд дэлхийд унсан солирыг харийнх гэж дүгнэхдээ баахан датаг говьүүлсэн нь баригдаад зогсохгүй. 2017 оны Омуамуаг мөн харийн хөлөг байна гэж сенсацлаад тэр нь биш байж таарад шинжлэх ухааны хүрээлэлд нэлээд шүүмжлүүлж байсан гэдгийг санахад бас илүүдэхгүй бизээ. Ерөнхийдөө салбарын эрдэмтдийн дийлэнх нь Атласыг юу гэж харж байгаа вэ гэвэл түүнийг зүгээр л нэг байдгал нэг сансрын буюу байгалийн бит гэж харж байгаа. Учир нь нэгдүгээрт сүултээ буюу нар руу ойртох тусам бодисоо цацруулж байгаа. Яг л ортын үүлээс ирдэг сүулт одод шиг. Хин нэгний бүтээсэн хөлөг бол ингэж бодис цацруулах учиргүй. Хоёрдугаарт энэ бит радио долгион цацруулахгүй байгаа. Хэрвээ энэ нь ямар нэгэн хөлөг байсан бол электроник төхөөрөмжтэй байгаад ойртож буй зогсоолынхоо талаар мэдээлэл авах, хэмжилт хийх, эсвэл төвтэйгээ харилцаа тогтоох ч юм уу ямар нэгэн байдлаар радио долгион ялгаруулах байсан ба тэрийг нь бид нар хэмжих боломжтой байх байсан. Магадгүй үнэхээр өндөр түвшний технологитой байгаад долгионо нуудаг байж бас болно л доо. Эсвэл олон жил унтраастай байдалтай явж байгаа юм уу? Эсвэл нэгэнт сүрчгсэн хөлөгч байж бас болох юм. Гуравт хэрв энэ хөлөг металлаар хийгдсэн бол нарны шуурууд нүдүүлэхдээ гадаргууд нь цахилгаан цэник хоримтлагдах ба тэрийг нь бид ажиглаж болох байсан. Гэвч тийм зүйл байхгүй байна. Дөрөвт мэдээж маневр. Байгалийн биет бол ямар ч илүү хөдөлгөөн хийхгүй.
Хэрэв илүү хөдөлгөөн хийж байвал түүнд ямарваа нэгэн энергийн их үүсвэр буюу мотор байна гэсэн үг ба сансрын хөлөг гэдэг нь ойлгомжтой болох юм. Түүнийг жолоодож буй хэн нэгэн байна гэсэн үг. Гэтэл одоогоор Атлас яг л нэгэн жигт хөдөлгөөнтэй мэт харагдаж байгаа. 5 дугаарт дэлхий рүү онцгой анхаарал хандуулах. Учир нь манай гариг аль ч одны системд байдаг энгийн нэгэн гариг биш. Бараг галактикт хосгүй гэмээр ховор гариг ба дээр нь бид нар байгаа шүү дээ. Амьдралыг тэтгэх ийм гаригийн хажуугаар харийнхан зүгээр өнгөрмөөргүй. Тэгэхээр хэрэв бусад бүх онцлогуудаараа энгийн нэгэн солир буюу байгалийн биет шиг байсан ч гэсэн гинт чиглэлээ өөрчлөөд дэлхий рүү чиглэх юм бол харийн хөлөг гэдэг нь бараггүй гэсэн үг. Энэ 12 сард манай гаригтай хамгийн ойрхон зэгтээ ирэх үед юу болохыг харцгаая. Магадгүй 10 сард нартай хамгийн ойртох үедээ нөгөө Абрахам Лойбийн хэлдэг шиг эсрэг оберт маневр хийгээд нэг жижиг хөлөг манайх руу чиглүүлээд үлдээчих юм билүү. Харин тэгвэл ёстой сонирхолтой давлантай бид нар нүр тулах нэ гэж хэлж болох байхаа. Та юу гэж бодож байна? Манай соёл иргэншил ийм тавиланд бил нөө? Сэтгэгдэл хэсэгт бодлоо авалцаарай.